За ингээд бид Ром дээр нэг бүтэн шинийг өнгөрөөсний эцэст одоо Вен руу явах гэж байна. Ингээ Венээсээ бид одоо өөрсдийн оролцох ёстой. Унгарийн Шопранд болж байгаа. Одоо Кемперод оролцохоор хөтлөхөд бэлэн болоод байж байна. Аккаунт ми in me. Тэгэхээр энд нэг сонирхолтой зүйлүүд их байна. Энэ нөгөө хөшөөхтэй. Тэгээ түүх нь мэдгүй хөшөө. Ер нь эртний грекчүүд чинь ер нь өөрсдөө хүмүүсүүдийг алдаршуулахын тулд айгүй олон хөшөөд орсуулууд айгүй хийдэг байсан. Түүгээрээ алдартай. Тухайн үед ерөнхийдөө гоо сайхан хүч чадал ухаанаараа тодорж байсан хүмүүсүүдээ ингэж бол дүрсэж одоо мөнхөж үлдээдэг байсан. Тэгээ мөн бас түүгээрээ дамжуулаад нэг уран барилгачтна гэж алдаршдаг байсан байгаа байхгүй. Хүнүг өрний нэг Атилын хаан маань хурж ирчээд бас нэг биширсэн зүйл нь энэ одоо энэ баримл хийдэгтэй энэ усуудын увчуудын бүтээлийг хараад тухайн үед бол айгүй биширж байсан гэсэн нэг тийм бас домог яриа байд юм байлээ. Харин нөгөө харанхуй зууны үед сүмүүдэн сүлдээ нөгөө Христэд итгэлтэй улсуудыг бас ингээд бурханд оруулахын тулд энэ баримлууд нь ихэнх нь зарим нь Есүсийн ээж ч юм уу те Есүс ч юм уу болж хувирсан түүхүүд бас байд юм билээ шүү. Нарийн судлах юм бол эртний баримлуудыг сүм ингээд айгүй овжноор ашиглаж энэ бол Есүс Христ юм а гэж бүрэн хувиргасан байдаг. Бүр тийм шүү. Шүтэн болгож те шүтэн болгож тийм түүх бас байдаг юм байлээ. Тэгээд за бид хэд ч одоо 82 дээр 82-аас сонсон те. Ерөнхийдөө том онгоцны бодол юм аа. 82 гэж одоо ий хүртэл үү. Тэгэхээр чи айгүй том байгаа. За. Ташаа боод очиж дөө. Welcome to our dates. 8 Яа. Өвчнөний хан цагаар нэг юм шодоод чухаа яаш шүү. A few minutes later. Ерхий винтэтгэвч Суур Resort. За энэ хүнийг ярьсаа дараа яриа зөө. Намун дээрээс нь Happy Foods компани маань манай төсөлтөө бас хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна гэж. За тийм мэдээж маш олон хандив is famous. Yes. Итали залуучууд ингээд бид уурын лайванд орж ирж байна. Ер нь гадаадууд их нээлттэй гоё чөлөөтэй явдаг те. За ямар ч хэлсэн Улаанбаатараас хөдлөөд Бээжин за тэгээд Ром одоо Вен явах гэдэг байж байна. Тэгээ бас эцсийн зогсоол дээр бас гараахан хөрөөгөө очиогөө явж байна тийм. Онгоцны хоол бах идчихэд өссөн гэж бити яриарэ. Гэж өсөх яриаг. Би яриад байгаа. Европчуудын нэг нээлттэй зүйл нь малхаар их хараад байгаа. Манай хоёрын. Мал над руу хараагүй байсан юм. Би над руу хараад байна гэж бодоод байсан шүү дээ. Өгшөө царайгаар яаж ч гүйцэхгүй шүү дээ. Малгаар хараад байсан юм. Яаж ч гүйцэхгүй байхгүй. Энд чинь ерөөсөө царай мараа нүд мүд би хаамаа гэдчихсэн. Орлаа ицсэн юм уу? За. Оргил бол одоо их сайн мэдж байгаа бол бид урд нэг ганцаараа бахан алхаа хийцээсэн. Тэ одоо хантай болохоор яаж юм? Хантай болохоор ч тэгэл гоё штэ. Ямар ч байсан ядаж нөгөө 0 ороход те нэгнийхээ одоо ачаагаа харуулах юм. Өмнө чинь тэгэл амар том сүнхээ үүрэл 0 ороод тэгэл ачаагаа аваад орох хэцүү. Нөгөө ачаагаа алдчихъя гэж яагаад 0 орохгүй байх хэцүү тэгэл хэцүү байсан. Тэгээ сая нэг онгоцны худал дээр бас монголчууд гэдэг хүмүүс мэдчихээн те. Та нар монголчууд гэдэг чинь бас нэг дөнгөж ирсэн чинь нэг нөхөр Салам алейкум гэж хэлээд тэгэхээр одоо муслим нөхдөд гэж хэлсэн юм шиг. Тэгэхээр алейкум салам гэж югчлээд тэрийг нь эндэлсэн шүү дээ. Одоо бид гур болохоор яг Италийн нийслэл Ром хотоос Австрийн нийслэл Вен гэдэг хот руу нисгэж байна. Энэ Унгарийн Шопрон хоттой хамгийн ойрхон олон улсын сүнслэг бодол болохоор Венийн бодол. Тэгээд тэндээс галт тэргээр тэгээд эхлээд бид гур болж байгаа харж үнгүү явчих унаа тэрэг тийшээ зүгэлж байгаа те автобус байна уу дайгд ягаад гэхээр Венд бас тийм тийшээ зорж байгаа те том автобус тэрэгтэй хүмүүс тааралдчууд бид гур мөнгө төлөхгүйгээр одоо дайгдж явахыг суун. За хэрвээ тийм үнэхээр унаа олдохгүй бол галт тэргийн суун. За энэ галт тэрэг болохоор 20 еврогийн үнэтэй Монгол мөнгөөр бол 80,000 төгрөгийн үнэтэй нэг хүний. Энэ болохоор бид гурын энэ бүх зам Ром руу хөдөлгөж төслийн маань эхний хэсэг. За ингээ 8 сарын 1-нд энэ кемприга дууссны дараа бид гурван яг жинхнээсээ Европын улс орнуудаар ингээ аялаад Ром руу босож ирэх ийм
аялал эхэлнэ. Тэгээд ямар ч сан 10 хоног Европын орнуудаар аялна. 8 сарын 10 юм уу 11 гэхэд Ромд очсон байх хэвээр. Яг тэгэхээр Ромд бол нэг юм 2 өдөр бол хангалтгүй. Дорож 3 өдөр тэнд байж Ром хотоо бүр сайхан үзэж аялах юм хэрэгтэй. Яг тэгвэл маш том түүхэн хот учраас тэнд бол одоо грекийн соёл, ромчуудын соёл, христчүүдийн соёл гэдэг маш олон соёлоодын одоо нийлбэр болсон юм газар. Тэгэхээр тэнд очиж 3 хоног байгаад одоо гол нэвтрүүлгээ зураг авалтуудаа влого хийх ийм төлөвлөгөөтэй. Ингээд 8 сарын 14-нд бид гурав маань одоо яг ирсэн замаараа сурсан дуугаан дуулаад Монгол руугаа буцах юм аа. Өмнө ч нөгөө дандаа Азийн орнуудаар нэгнээс Америкаар ингээ орж явах дүнгийн дандаа байцаалт өгöd байсан аахгүй. Сая тэгсэн чи харснаа. Ингээ нэг царай харснаа шууд ингээ оруулчихдаг юм бэл юу ч ярихгүй. Бараг тэнд нэг 20 секунд болсон болоогүй бараг. Бид хоёрыг зорилгоо тайлбарлацсан гэж надаас биш. Юу ч асуугаагүй. Зүгээр хараад виз хараад оруулчихдаг юм. Тэгэхээр виз гэдэг бол бас амар хүчтэй юм тий. Тэгэхээр би бас нэг зүйлийг бодлоо нөгөө Унгарийн сая элчингээр бид нар дамж авсан шүү дээ. Тэгэхээр чин энэ Европын орнууд бие биендээ айгүй итгэдэг юм тий. Аим итгэдэг юм байна. Найдвартай гэдэг. Хаас Ромоос одоо Италиар нэвтэрч яхад тий. Бие биендээ бол амар итгэдэг юм байна. Тэгээ энэ бас айгүй ажиглагдлаа. За нэгт нь айгүй баярлуулсан зүйл нь байцаалт өгөөгүй та годорс шокнд жорох шиг нэг юм хоосон жоргоод байгаа тий. Ингэж хариулна гэдэг үгээ нэгтгэхэд бас тий. Айгүй бэлдээд очсон чи юу вэ? Гас гарчихсан. Хятад бол хоол сайхан, жимс сайхан тий. Амар том манго ийцсэн. Йоо. Тэгээд амьдралдаа тийм том манго харсан. Миний толгой шиг манго тий. За тэгээд ер нь зүгээр Монголоос яг гараагүй байхдаа авал явдалтай очирсан шүү дээ бид нар чи ерөөсөө. Бидний дунд нэг Чинзаа явж байна гэж. Би одоо тэр шалганы хүүхэнд их баярлалаа гэж хэлмээр. Яг орсон чи хүү та чинь Бээжингээс Бээжин гэд бичсэн биз дээ. Энийг Ром гэд болгооч гэд бүр буцаад гаргасан. Тэгээ би бүр буцаж гараад гэсэн. Тэр хүүхэн анзаараагүй тэгээд би тэр чигээр авч гараад цаашдаа юу болох байсан юм бэ? Тэр хүүхэн бас айгүй анзаарсан. Одоо энэ онгоцны плед буюу boarding passport-ыг биччихсэн шивсэн хүн маань энэ алдаа гаргаад Улаанбаатараас Бээжин дараачих нь болохоор Бээжингээс Бээжин гэж бичсэн. Уул нь Бээжингээс Ром гэж байна. Тэгээ хятад бол надад зөхгүй юм билээ. Тэр нөгөө пледийг аваад уншаад бол метрогоор гарах гэхээр намаа гаргахгүй нөгөө карт юм залгичаад ирсэн. Энэ хоёр маань зүгээр гарчаад байдаг. Би тэгээд нөгөө хятадтай нь ойлголцох гэж татаа тонгоо олцсоор байгаа. Ер нь бас нэг тиймэрхүү сонирхолтой ирлээ тий. Явж байна. Гайл дээр бас хэд хэд удаа шалгуулсан тий. Эн чинь юу вэ гэж асууж ирсэн. Тэгээд эрүүл мэндийн тосоо гэж тайлбарлаад бүр за тэгвэл харъя өнөхөр 7 гэд дэрмээ 7 үзүүлж ий. 7 ч одоо үзүүллээ. Түүсэн тэгээ хурааж аваагүй азар. Эдийн шалган дээр юугаа нарны тосоо хураалгасан. Тэгээд яаж азар нөгөө том ачаанда бас өөр илүү нарны тостой явж исэн юм. Бид гурав одоо бол ингээд сайхан байшинд онгоцны буудлын дотор яваад байгаа. Гэтэл одоо ингээд удахгүй венд очиод ингээд цэвэр гадаа майханд хонж одоо байгальтайгаа ойрхон амьдрна. За өөр асуулт юу байна? Бид одоо та гурав ер нь хэр зэрэг өлсөж байна мөсөж байна тийм асуулт юм уу? Тий. Яг асуулт өлсөж байна. Тий. Асуулт өлсөж байгаа байхгүй тий. За Happy Foods байна манай ууган цэцэг захиралтай Happy Foods компанийнхаа хамт олон баярлалаа. Тэгээд Happy Foods-ийнхаа соёо милкийг уугаад тий бэлэн гомингийн идээд ямар ч хэсэн одоо Бээжинд нэг идлээ, Ромд уугаад нэг идлээ тий хүч тамир өх юм уу? Үнэхээр догбуугийгаа идээд ингэ явж байгаа. Хамгийн гол нь бид гуравт ингээд 5 тавдахгүй, 10 10дахгүй, 20 20дахгүй, 50 50дахгүй тий 100 100дахгүй ингээд сэтгэлийн хандуудаа илгээгээд давхар гүйлгээний утхан дээр бид гуравт маш гоё үг гэлж амжилт хүсэж байгаа тий. Хэдэн хүмүүстээ баярлалаа. Ямар ч хэлсэн 50000 төгрөг илгээсэн ч бай тий 50000 төгрөг илгээсэн ч хамаагүй тэдгээр бүх хүмүүстээ бас баярлалаа илэрхийлж. Тэгээ тэр мөнгө бол одоо бид гурван аян замын тий хоол ус энэ ч ус ихэд л одоо 2 евро одоо ганц одоо энэ дотор чинь 4 евро. Онгоцны бодол дээр 3.78 евро баг 4 евро ганц пүүлчиг авч идэхэд 4 5 евро гэж Монгол мөнгөөр одоо ус пүүлчиг 20,000 л гэсэн үг юм да тий 16,000-аас 20,000 төгрөгийн үнэтэй байна гэсэн үг. Thank you. Thank you very much. Ямар ч хэлсэн та бүхний сэтгэлийн ханд өргөл дэмжлэг донешнд маш их баярлж байгаагаа хэлмээр байна. Энэ ташуунд бас нөгөө удахгүй Солонгос руу явах гэж байгаа тийм мөрчүүдтэй бүгдэнд нь
амжилт хүсье. Тэгээд монголчууд одоо дэлхийн өнцөг булан бүрд ингээд Монголын мөрчийг төлөөлж, Монгол мөрчийн хүч чадал тэнхээ төсвөр төвчээрийг одоо харуулж ингээд кемприйн нэртэй амжилтаа оролцож байна. Тэгээд Солонгос руу явж байгаа үе олон мөрчүүдтэй бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд 3 пастор нас энд Европт кемприд оролцсон. За ингээд бурхан ивэг хамт байгаараа та бүхэндээ маш их баярлалаа. Баяртайцгаа. A few minutes later. Нэг Бээжингийн буудлыг эхний бөгөөд ицсэн гээд пост оруулсан гэсэн. Би одоо дахиад дуран буудлд орно гэж найдаа явуулсан. Тийм байхгүй юм. Байхгүй. Сая тэр постыг хараад амар шокнд орлоо. Ерөөсөө бууд байхгүй одоо тийм. Эхний бөгөө Миний найз гинэн байна да. Тэгээд тэнгууд ор болчихсон. харцсан. Яваад ирсгэл очмоор санагдав. Удаас буудалд амжих гэдэг юм аа. Бока. За ингээд өгдөөний Ром хотоос мэдчилж байна. Халелуя. Венерүнэс хонгоц маань бидний хүлээгээ зогсож байна. Ишээ зөрүүлдэг. Ишээ зөрүүлдэг. Many minutes later. 1 minute 37 seconds later. 1 hour later. За ингээд Австралид буула студиосоо болцоош. Дараа даа яа. Сэрүүхэн байна. Гөгшөө. Австралид ирсэн сэтгэлдээ хооцооч. Сэтгэл төрж амжуу юу юм. Тэгвэл нэг л улс дотор яваад байгаа юм. Одоогор сэрүүхэн байна. Ашгүй нэг аим савлаа тий. Ваа, өстө дотор муухай Хоол орой. өмдгөн байна. 69-т хөдөө явж зэгсжүүлж байгаа юм шиг л юм шүү дээ. Ашгүй өстө хөгжим халуунд байсараад энэ удаад гоё маш сэрүүхэн даралтыг мэдрээд байж байна. 22 оо заашгүй. Хоол өгсөнгүй. Өстө хэлэн дээр юу ч хэлэлгсангүй буцчихаар. A few minutes later. Valentino гэл Rome, Gucci, Victoria's Secret гэж брэндүүд өгсөн хоол, пицца өгтлээ. Пицца ч гэхдээ Италиас гаралтай шүү дээ угаасаа тий. За энэ хотыг юугаар нь сайн мэдэх вэ? Би бол таксигаар нь сайн мэдэх юм байна. Тэгээ хатанхаа CC-гаар нь бас мэдэх юм байна. Киногоор түүний Өөр чамд ойрхон бууж байгаа юм юу вэ? Герман хэлтэй хэсэг бүлгэн. Тэгээ ажууд нь юу шүү дээ. Сирээр алддаг шүү дээ. Сирэ. Бүр хуучин цагт бол Mercedes-Benz таксинд явдаг гэсэн. Одоо машинууд нь бүр амар сайжирсан болов яасан. Тэр одоо миний Оо яс хүртээ ирсэн. Авчираад бас шидэ хийсэн шүү. Энэ сандал гоё юм аа. A few minutes later. Юуны өдөр яа. Оо. алтер гэж юм байдаг юм байна тий. Дууч юм байх. Several days later. Тэгээ арай зам. Арай цагаар. Эсвэл арай л одоо гиничний. Тэ? Чи
За ингээд бид нар явж байна. Монголын Будапешт руу аялаад явж байна. За гадаа бол ингээд явж чинь Унгарийн сайхан далаар ингээд. Монголоос цаг гарна шүү дээ. Ялгаа ерөөс алга. Харин Монгол зүйд байна. Үүр мүрээр баг майханда даараад байна. За тэгээд одоо сахлаа оргуулсан. Одоо Будапешт тэгээд цаашаага Словак, Чех, Австри гэдэг одоо аяландаа. Энэ бичлэг ингээд дурсамж болоод байна. Яг гэртээ харсан дараа. Ингэж явж үлээ гэж. Содоогт нэг аялсан бодлоо гэдэг гэсэн. Би аялсан малаа тав. Нэг хүн ихлүүлсэн. Харалтаа. Нэг хүн люкс судалтай энд. Манай нэг хацлаа гэжтэй. Хоёр нэг экономи гэж. Хоёр экономи, нэг бизнес судалтай.